Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа түүхэнд байгаагүй удаан хугацаанд төр зогссон байдалтай байгаа. За энэхүү байдлыг өөрчлөх зорилгоор Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимд тохиролцоонд хүрсэн байна. Олон сарын туршид бол гол маргалдаж байгаа зүйл нь Сенатын танхимд байгаа ардчсан болон бүгд нарамдах намын зүгээс төсвөөс санхүүжүүлж байгаа хөтөлбөрүүдтэй холбоотой ялгаатай байр суурийг баримталж байгаа. За үүнээс болоод төсвийг баталгаад хүндрэл учруулсан. Энэ нь эргээд Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын үйл ажиллагааг төр зогсоход нөлөөсөн. За тийм учраас ардчсан намын сенаторууд бүгд найрамдах намынхантай нэгдэж 40-60 гэсэн харьцаатаагаар хилцээрийг бол баталсан байна. 10 дугаар сарын 1-ээс хойш төр зогссон эхний өдрөөс хойш холбооны засгийн газрын 1 сая гаруй ажилтан цалингаа аваагүй байгаа бол засгийн газраас өгөгддөг тэтгэмж үйлчилгээ бол улам бүр тасалдах байдалтай байна. За ойрын өдрүүдэд агаарын хөдөлгөөнд ноцтой нөлөөлөл үзүүлж эхэлсэн өдөр бүр 1000 гаруй нислэг цуслагдаж төр зогсох хугацаанд улс төрийн дарамтыг бол нэмэгдүүлж байгаа. За тийм учраас улс төрчид энэ чиглэлээр одоо тохиролцоонд хүрэх шаардлага үүссэн. За үүний дараа талууд бол тохиролцоонд хүрсний дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл гаргасан. За тэрээр бид улс орноо маш хурдан нээх болон энэ одоо хилцээ тохиролцоо маш сайн болсон гэж 100 танхимд сэтгүүлчдэд уулзахдаа мэдгдсэн байна. Төр хугацааны санхүүжилтийн хуулийн төсөл сенатор батлагдсанаар уг хууль тогтоомжийг санал хураалтанд оруулахаар төлөөлөгчдийн танхимд шилжүүлсэн байна. За сенатын нэгэн адил төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдагчид олонх байгаа. За тийм учраас төлөөлөгчдийн танхим уг төслийг лав гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ширээн дээр тавьж гарын үсэг зурулахын тулд дахин нэгэн санал хураалт явуулж магадгүй гэж үзэж байна. За өнөө өглөө бид урт хугацаанд үндэсний хард орсон зүүд мэт зүйлийг дуусгаж чадлаа. Бид үүнд талархалтай байна гэж төлөөлөгчдийн танхимын дарга Майк Джонсон даваа гарагт сэтгүүлчдэд мэдгдсэн. Сенатын танхимын гол маргаан нь ардсан намынхан жилийн эцэст дуусах төхөж байгаа эрүүл мэндийн даатгалын татаасыг сунгах шаардлагыг гаргаж байгаа. Бүгд найрамдагчид засгийн газар дахин нээгдсэний дараа тухайн асуудлыг хилцэхэд оройтхгүй гэж мэдгдсэн. Обама Кэр нэртэй энэхүү хөтөлбөрөөр дамжуулан эрүүл мэндийн даатгал худалдаж авсан сая Америкчуудыг татаасыг нь сунгахгүй болвол ардсан намынхан тэдний зардал 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон. Ням гарагийн хилцээрийн үр дүнд засгийн газар 1 сар хүртэл дахин нээгдэж үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа. За мөн зарим хөтөлбөрийг санхүүгийн жилийг дуустал санхүүжүүлэх мөн Трампын засаг захиргааны холбооны ажилтныг халсан одоо зарим шийдвэрийг цуслах боломжтой болж байгаа юм байна. За хуулийн төслийн хүрээнд Америкчуудад хүнсний тусламж үзүүлдэг хөтөлбөрийг сунгахаар болсон. За энэ нь бол нийтдээ 42 сая гаруй бага орлоготой Америкчуудад хүнсний тусламж үзүүлдэг хөтөлбөр юм байна. За Сенатын бүгд найрамдах намын удирдлагын мэдгдснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар эцсийн санал хураалт явуулахаар тохиролцсон ч даатгалын татаасыг сунгах баталгаа өгөхгүй байгаа юм байна. За удирдагчдын зүгээс уг хуулийн төслийг конгрессээр хилцүүлэхээр яарвчилж байгаа боловч Дональд Трампын ширээнд гарын үсэг зурулахаар хүрэхэд хэдэн өдөр шаардагдаж магадгүй. За мягмар гарагийн хувьд Америкийн нэгдсэн улсын Ахмад Дайчдын өдөр тохиож байгаа учраас амралтын өдөр болж за энэ асуудлыг бол хилцэх боломжгүй. За лав гарагаас асуудал хилцэх магадaltaй гэж харж байгаа юм. За энэхүү арга хэмжээг тэмцсэн ардсан намын 8 гишүүний нэг болох сенатор Жан Шахин мэдэгдэхдээ Сенат хэдэн 10 сая Америкчуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгаалах чиглэлээр томоохон алхам хийсэн гэж мэдэгдэж байна. За энэхүү гэрээн цөөнх байсан ч гэсэн ардсан намынханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль тогтоомжийн талаар санал хураалт явуулах эрх мэдлийг олгох болно гэж тэрээр мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч татаасыг сунгах талаар баталгааг өгөөгүй учраас энэ алхмыг хүлээх одоо ийм зүйл авчирна гэж бусад намын гишүүдээс нь бухимдаж байгаагаа мэдэгдсэн. За ардсан намаас сонгогдсон Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом энэхүү зарласан гэрээтэй холбоотойгоор X хуудсан дээр мэдэгдэхдээ өргөмөр гэж бичсэн байна. За энэхүү одоо Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа төр зогсон түүнтэй холбоотой төсөв батлах зэрэг олон үйл ажиллагаанаас үзэхэд ардсан намын сенатын танхимын гишүүд хоорондоо хагаралцсан байгааг бол харж байна. За энэхүү одоо байдлыг ашиглан бүгд найрамдах намын зүгээс өөрийн бодлого үйл ажиллагаагаа түлхэж чадсан байна. За ямар ч тач ардсан намын зүгээс хүсэж байгаа эрүүл мэндийн татаасыг сунгахтай холбоотой асуудлаар хилцээ явагдах нь за гэвч бол энэхүү асуудлыг одоо сунгана гэсэн баталгаа одоогийн байдлаар байхгүй байгаа нь цаашдаа улс төрийн тэмцлийг өдөөх нэгэн шалтгаан болох магадaltaй гэж харж байна. За сүүлийн үед болсон одоо сонгуулийн үр дүнд ардсан намууд энэ зүгээс бол томоохон муж дүүргүүдэд амжилттай оролцоо явдал нь ардсан нам бодлогын моментум буюу эргэж одоо ирэх боломжоо бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хэдий ч сенатын болон төлөөлөгчдийн танхим бүгд найрамдах нам олго байгаа нь өөрийн одоо бодлогын зүйлүүдэд түлхэж хэрэгжүүлэх боломжийг олгож байгаамаа.